энэ үйл ажиллагаа хэр зэрэг одоо удаан хугацааны дараа Монголд үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал бол хөрөнгө оруулагчдын одоо бас ажиглаж байгаа гол одоо нэг субъект болж байна гэж судлаач хэлж байгаа. За дээрэс нь 5-7 мегаватт байж байгаа. За энэ 5-7 дээр одоо шалгалсан хөлбөмбөгийн баг цаашаа явах уу үгүй юу гэдэг асуудал бол бас бусад хөрөнгө оруулагчдад дэлхийн одоо бас гадаадын одоо хөрөнгө оруулагчдад өгж байгаа Монголын зүгээс өгж байгаа нэг томоохон сигнал одоо бас тийм дохио болно гэдэг зүйлийг судлаач бол хэлж байна л да. За мэдээлэл дэлгэрүүлсэн гавьяастай ярьлаа. За баярлалаа. Тэгэхээр 2012 онд энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт маш өндөр хэмжээнд байсан гэж судлаачид ярьдаг. За та бүхэнд тоомж танилцуулъя. 7 дугаар сард 2012 оны 7 дугаар сард гэхэд 4.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирсэн бол за 2014 оны 8 дугаар сард гэхэд 508 сая доллар болтлоо одоо 9 дахин буурсан гэсэн ийм тоон үзүүлэлт байгаа. За энэ нь мэдээж электр долларын одоо хашид шууд нөлөөлж байгаа. За харин Монгол банкнаас яагаад одоо интервенц хийгээд долларын зах зээлд гаргахгүй байгаа юм бол тэр 2014 оны 10 дугаар сард нийтдээ одоо 2.2 тэрбум долларын валютын нөөцтэй байсан бол за 2014 онд 1.6 тэрбум долларын нөөцтэй болж юм буурсан үзүүлэлттэй байгаа. За эндээс одоо яг үнэхээр одоо тэр 9% доошлсон гэдэг гадаадын шууд хөрөнгө ямар хөө хэмжээнд хөрөнгө оруулалт татаж байсан нэг бол одоо 2014 оны 10 дугаар сард 122 сая доллар гадагшаа гарсан байх юм. За 2014 оны 11 дугаар сард гэхэд нийтдээ 140 сая доллар гадагшлаа гэсэн ийм тоон мэдээлүүд өгсөн байгаа юм. Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах зайлшгүй шаардлага байгаа. Үнэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Монгол улсын эдийн засаг болон за валютын нөөц ямар хөө хэмжээний одоо үр нөлөөг өгдөг байсан юм бэ гэдэг тоо баримтыг эндээс харж болох байна. Тэр манай улсын хувьд гэвэл экспортод гаргаж байгаа хамгийн их орлогыг оруулж ирж байгаа бүтээгдэхүүн мэдээж экспортод бол уул уурхайн бүтээгдэхүүн номер 1-ээр хичээлдэж байгаа. За өнөөдрийн байдлаар гэхэд манай улсын экспортын 89%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн зөвхөн дангаараа бүрдүүлж байна. За өөрөөр хэлэх юм бол тэр хэрээрээ уул уурхайн салбарыг байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл бас их байна гэсэн үг. За тэгвэл байгаль хамгаалах чиглэлээр 9 дахь жилдээ хэрэгжиж байгаа төслийн хаалтын хурал болсон байна. Энэ тухайн мэдээлэл үзэгч та бүхэнд одоо үзүүлье. Энэ төслийн холбооны бүгд найрамдах Герман улсын геошинжлэх ухаан байгалийн нөөцийн газраас манай улсын байгаль орчин геолог уул уурхайн хяналтын газарт хэрэгжүүлж байгаа. Төслийн зорилго геолог уул уурхайн салбар болоод байгаль орчин хамгаалах хуулийн хэрэгжилт, мөн мэргэжлийн хяналтын байгууллагын энэ салбар чиглэсэн хяналтын арга хэмжээг сайжруулах юм а. Байгаль орчинд уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах төсөл маань 2005 оноос 3 жилдээ хэрэгжихтэй улсын байцаагчдыг чадварчуулах, хян шалгалтанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, нөхөн сэргээлтийн хувь хэмжээ чанарыг сайжруулах талаар чиглэн үйл ажиллагаа үргэлжлүүлсэн. Улсын байцаагчдыг чадварчуулах чиглэлээр салбарын сургалтыг давхарсан тоогоор 358 байцаагч тунд 7 удаа сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн Герман, Австрали, Вьетнам зэрэг орнуудад 8 удаагийн сургалтанд 78 байцаагчдыг хамруулжээ. 2005 оноос хойш энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн сэргээлтийн хувь хэмжээ одоо хэр нэмэгдсэн бол анх одоо ямар хувь хэмжээндээс одоо бол хэр өөрчлөгдсөн бэ? 2003 онд нөхөн сэргээлтийн хувь хэмжээ бол улсын хэмжээнд 3% байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар бол 52.8% хүрч өссөн дүнтэй байгаа. За мэдээж хэрэг би бол одоо Сэлэн аймгийн хүрээлээ. Тэгэхээр улсын хэмжээнд бол нэлээд том тоо гарах байна. За манай аймгийн хэмжээнд бол одоо энэ 9 жилийн хугацаанд 1300 гаруй талбай одоо нөхөн сэргээсэн. Тэгэхээр одоо энэ маань бол одоо зөвхөн хэрвээ төсөл хэрэгжээгүй байсан бол бас одоо нөхөн сэргээх байсныг бол одоо бас эрсдэлтэй. Ягаад гэвэл алт одоо хөтөлбөрийн одоо хүрээнд нэг хэсэг одоо жоохон замраагүй одоо нэгс нь 25 жилийн өмнөх юм ярьж байна л да. Тэгэхээр их жоохон замраагүй одоо явагдсан энэ үед бол одоо нөхөн сэргээхгүй ингээд одоо хаяад явцдаг. Өнөөдөр бол одоо нэг аж ахуйн нэгжүүд нь олддоггүй. Мэдээж зарим одоо гадаад аж ахуйн нэгжүүд нь гараа явцсан. Тэгээд ийм одоо зүйлүүд их байсан. Мөн төслийн хүрээнд байгаль орчин геолог уул уурхайн хяналт шалгалтын мэдээллийн системийг ашиглалтанд оруулж мэдээллийн санг үүсгэснээр мэргэжлийн хяналтын байгууллага бусад яам агентлагуудтай нэгдсэн нэг сүлжээгээр мэдээлэл солилцож хяналт шалгалтын ажлын хугацаа үр дүн их тодорхойлжээ. Хамт олдогч та бүхэнд баярлалаа. За бид өнөөдөр бас гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад орж ирж байгаа байдал яагаад буурсан бэ гэсэн шалтгааныг бас хайж байгаа. За энэ хүрээнд үзэгчтэй та бүхнийг улсын хурлын гишүүн Ганбаатартай уулзуулж байна. Урилга хүлээж авч хүрэлцээсэн танд баярлалаа. Баярлалаа.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг олон хүчин зүйлтэй холбоон тайлбарлаж байна л да. Тэрэн дотроо хийж байгаа нэг тайлбар нь тань тамаатай байж магадгүй улс төрчдөд шалтгаалж байгаа нэг зарим эдийн засгч тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл популизм их хийж байгаа улс төрчд бас энэ тодорхой хэмжээгээр оролцоотой. Та бас мэдээлэл авч байгаа байна. Таныг бас зарим хүмүүс популизм их хийдэг гэж шүүмжилдэг шүү дээ. Жишээлбэл бас нэг фото зурагшуулсан Facebook, Twitter хуудасаар нэлээд их явсан байгаа. Тэгээ өөрийн тань одоо автомашин цасан цуудсан байх үед та бас цасаа цэвэрлээд хурцээр цасаа цэвэрлж байгаа тэр зургийг тань хэлжээлээ л дээ. Зүгээр та энтэй хэр санал нийлв? Тэр цас цэвэрлсэн үнэхээр 3 сарын тэр манай дахны 3 сар гэж байт юм л да. Хажууд нь одоо уужин болог гэж би одоо баг болгоно Багдаараа 3-4 айлуудаар ингээд ордог. 19 айл байдаг тэнд. Тэн дээр ингээд орж ирсэн. Үнэхээр засан суусан. Манай мегмард орж гэж одоо мега гэж миний туслах утас аваад зураг аваад тавьсан байна лээ. Тэрэн дээр одоо юуных нь популизм байх юм дээ. Зөвхөн нэг юм хэлээ. Популизм гэдэг үгийн цаана шүү дээ. Хүмүүс таалагдах гэж оролцсон хэрэгжих боломжгүй зүйлийг ярьдгаа гэж ярьдаг. Тэгж ойлгож байгаа. Популизм тэгвэл миний амнаас та бүхэн одоо энэ өнгөрсөн 11 жилийн туршид ярьдаг зүйл бол бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр шийдвэрлэлтээ гаргаач. Өнөөдөр хөрөнгө оруулалтууд бүгдөө ямар ч техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй байхад гараад байна. Судалгаа амун шинжээчдийн дүгнэлт байхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг аюулаа гэдгийг л би баян хэлдэг. Дээр нэмээд одоо чуулган дээр өнгөрсөн 3 жил миний баян ярьсан зүйл хадаасаа ядаж хийчихье. Гангийн үйлдвэрээ барья, сайлуулах үйлдвэрээ барья, тэр намжимгоо яриад байгаа тэр нефтийн боловсруулах үйлдвэрийг яагаад алга болгоч вэ? Энэ дээр хүчээ төвлөрүүлье. Энэ чинь намжимгоо тэр нефтийн үйлдвэр бол яг тэжүүн боловсрогдсон, санхүүжилтний шийдэгдсэн. Яагаад энийг 3 жил гацааваа? Энэ зүйлүүдийг ярьж байгаа. Тэгэхээр дээр нэг зүйл хэлбэг товчхон ярих хэрэгтэй. Популизм гэдэг өөрөө та Баабурган тэр Британикт толдоор үзээрэй. Үнэн би популист гэдэг. Популизм гэдэг бол элит зөвхөн өөрийнхөө одоо баяжуулах зорилготой улс төр эдийн засгийн элит бүлэглэлийн эсрэгцүүлж гэдэг үг байгаа шүү. Эсрэгцүүлж жирийн нийт ард иргэд өнөөдөр одоо ядуу зүдүү амьдраад байна. Энийг эсрэгцүүлж харж үзээд бодлогын шийдвэртээ нөлөөлөх гэж оролддгийг л хэлдэг. Жишээ нь манай эдийн засаг 7.8 гэж тооцоо байгаа л да. Одоо 7.8%-аар энэ 2014 онд өслөө гэж байна. Одоо нүүрсний борлуулалт юм уу эсвэл одоо зэсийн борлуулалт баяжмал бүгдөө өслөө. Яагаад хүмүүсийн амьдрал ингэж урууцаж дороочод байгаа юм бэ гэдэг бол баян элит хэсэг нь улам их баяжж байна гэсэн үг. Энийг эргэж хараад энэ дээр юу болохгүй байгаа гэдгээ ярилцах боломж байна уу гэж асуусны төлөө популист гэж сонсож байгаа нь ном история байна гэсэн. Энэ нэргээ зүгээр үнэхээр эдийн засгийн нөлөөлж байгаа бол та бүхэн өөрсдөө хэр судалгаатай тэр популизм хийж байгаа вэ? Би хамгийн судалгаатай яриач гэдгийг ярьдаг хүн шүү дээ. Та өөрөө хэр судлаа? Миний одоо асууж байгаа зүйлүүд бүгд судалгаатай. Миний одоо 138 асуулт оюутлогын талаар асуусан байдаг. Оюутлогын талаар надад хариулдгүй байна гэдэг миний хэмжээр судалсан хүн засгийн газарт байхгүй байна гэсэн үг байж мэдж. Тэгэхээр зүгээр судалгаанууд дээр дүгнэж хэлэхэд та нарт маш энгийн судалгаа. Миний Санко Ганбаатар Санко гэдэг фэйсбүүкээр ороод би их баярлсан. Тэн дээр одоо гадаадын хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаа 8.3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оюутлогоо гэж хийсэн гэж байгаа. Одоо энэ чинь жил 3 сарын өмнөх судалгаа шүү. Тэгээд тэрэн дээр Rio Tinto South East Asia гэдэг энэ санхүүжилтийг олж өгдөг компани 7.1 тэрбум долларын ашигтай ажилласан байна гэж байгаа. Цэвэр ашиг нь 6.9 тэрбум доллар. Тэгвэл манайд хөрөнгө оруулалт гэдэг нэрийдлэр мөнгө оруулж ирээд зүгээр тэрийг бичлэлт хийчээд өөртөө 7.1 тэрбум долларыг ашиг гэдээ аваа явуулсан байна гэдгийг судалгаатайгаар гаргаж ирээд энэн дээр Монгол улсын тагнуулын газар үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариу өгөөч. Би ийм мэдээлэл авлаа. Энийг эцсийн үнэн зөвийг та нар нотолж өгөөч. гэсэн асуултууд энэ судалгаа гэж би ойлгож байгаа. Дээр нэмээд монголчууд өнөөдөр энэ гадаадын хөрөнгө оруулалт гэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтууд орж ирснээрээ хаана бүртгүүлж байгаа. Би өөрөдөө хөрөнгө оруулалтын газар дээр бүр өөрөө очиж судалсан. Одоо тэр уулзсан хүнийхээ нэрийг хэлээд явах өөрхий бас уулзаад за та нар яг энэ хөрөнгө оруулалт хэдийд орж ирсэн? Хаана байсан? Яг юу авсан?
Та нар хөрөнгө оруулалтын зур 3.1 гээд хөрөнгө оруулалтын тухай хууль байна л да. Энэ дээр бол гадаадын хөрөнгө оруулалт гэж Монгол улсын нутаг дэвсгэрт ашигын төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан бит болон бит бус хөрөнгийг хэлнэ гэдэг ингээд заасан байна. Тэгэхээр яг бит хөрөнгө нь хаа вэ? Нөгөө гадаадын хөрөнгө оруулалт гэдэг уул уурхад орж иж байгаа улсууч өөрийнхөө одоо тэр хурцыг зах зээлийн үнээс 1000 дахин үнээр үнэлсэн байлаа гэж бодъё. Энэ дээр хөрөнгө оруулалтын газар нь яг одоо олон улсын жишг тааруулж энийг бүртгэж авсан юм уу? Тийм байдгүй байхгүй юу? Ер нь та бүхэнд өөрөөр хэлбэл манай гадаадын хөрөнгө оруулалтын газар бол мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж аваад суудаг нарийн бичгийн дарга болсон байна. Энэ гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг одоо спекуляц хийж оруулж ирж байгаа хөрөнгө оруулагчид өөрсдөө лоббидж оруулж ирсэн байна гэж би үзээд байгаа. Ер нь та бүхэнд мэдээлэл хэрэг хангалттай авч ирж байна. Би бол мэдээллийг өөрөө маш их цаг зав гаргаж маш их зүдэржээж олж авдаг. Энийг бол засгийн газраас авахд өстөө нэг авч болохгүй хайж болохгүй хачи юм хэлдэг. Тэгээ энэ уул уурхай хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг хаанаас авдаг вэ гэвэл олон улсын тэр хувьцаат компаниудын сайтаас олж авдаг. Жишээ нь одоо оюутлын улстай одоо би жишээ Turkish гэдэг тэр сайт руу ороход бол үнэхээр сайн мэдээллүүд байдаг. Харамсалтай Монголтой холбоотой зүйлүүдийг юм хараар гарсан байдаг. Энэ бол одоо маш их одоо дарамжлал юм байгаа шүү дээ. Монголчуудад мэдээлэл хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Яг хувьцаа эзэмшигчтэй зориулсан мэдээлэлүүд дандаа ил байгаа. Тэр мэдээллүүдээр нь анализ хийж одоо би дүгнэлтээ гаргаж шийдвэрээ гаргадаг, асуулт асуудаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг та нар уншаад үзээрэй. Монголд одоо хөрөнгө оруулалт орж ирэхэд яг ямар ашигтай юм бэ гэдэг талууд нь ерөөсөй байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчийг л өөр нь баахан магтанд болоо. Гадаадын хөрөнгө орж ирэхэд Монголын төрөөс оролцохгүй байж болно. Монголын төрөөс төр хөрөнгө оруулалтад хамтраад оролцохгүй байж бол оролцож болно. Монголын төрөөс зохицуулт заавал хийх ёстой. Төр бизнес хийж болохгүй гэж ярьдаг мөртлөө төр бизнесийг зохицуулж болохгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Энэ утгаар нь ойлгоод байдаг. Төр бизнес хийж болохгүй гэж байгаа боловч төр өмчтэй байж болно. Төр өмчийн талаар менежмент хийхгүй байж болно. Тэрийг гэрээгээр байж болно. Энэ зарчмын ойлголтуудыг 25 жил Дэлхийн банк валютын сангаас үүдтэй зөвлөхүүд маш их толгойд нь хийж ирлээ дээ бидний. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд одоо улсын хурал юу хийх вэ? Одоо чуулган засварлалтын бас гишүүд тойрог дээр ажиллаж байгаа шүү. Зүгээр хаврын чуулганаас юу хүлээж болох вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд өнгөрсөн одоо энэ жил 9 дахин унчаад байгаа гэж байгаа. Хүн жилийн өмнө 2 жилийн өмнө 9 дахин өсчихсэн юм бол нэгдүгээрт энэ тэгвэл халуун мөнгө гэж ярьдیں۔ Санхүүцтэй ярьдгаар эдийн засгт бол hot money гэж зүгээр л хөөсрөл бий болгож байгаад ашиг аваад гараад явдаг юм. Хөрөнгө оруулалт гэдэг нь урт хугацаанд тогтвортой байхыг хэлдэг. Тэрийг төрөөс зохицуулдаг байх хэрэгтэй. Тэр зохицуултандаа эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр хөрөнгө оруулалт унаад байгаа нь шүү. Унж байгаа тал биш шүү. Биес унаагүй гэж хэлээгүй. Унж байгаа тал нь Монголоос шалтгаалаагүй. За Ганбаатараас шалтгаалсан бол би өөр агуу том улс төрч бас таарч шүү дээ. Тийм хүчтэй улс төрч одоо Монголд байдаг гэвэл хүн итгэхгүй. Тэгж одоо нэг залуучууд байдаг PR гэж болно. Дээр нь хөрөнгө оруулагчдаас бас шалтгаалаагүй. Гол шалтгаалж байгаа нь хятадын эдийн засаг удаашрж байгаа, асар удаашрж байгаа. Хятадын эдийн засаг яагаад удаашрж байгааг бол баян хоосны их ялгаа гараад эдийн засаг энэ чигээр хурцсаад байвал дээр нь байгаа нэг сая хүн асар их тасарч доор нь байгаа тэр олон одоо тэрбум гаруй хүн чинь одоо маш их өгөөгөө одоо тасарч байна, хоорондоо ялгаа гарвал нийгэм амгалан биш болно. Манайд яадаг вэ гэвэл баян хоосны ялгаа асар их байна. Энэ олон одоо тэр 9 дахин их хөрөнгө оруулалт орж ирснээрээ 400 мянган монгол залуучууд өнөөдөр яагаад гудамд ажилгүй байгаад байгаа юм бэ? Энийг асуух хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм бол хөрөнгө оруулалтыг дагуулад өөдөөс нь за хөдөлмөр эрхлэлтийн талаан төлөвлөгөө чи хаа байна гэж засгийн газар 70 хоногийн дотор хөрөнгө оруулалт хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг батлуулдаг. Батлуулсан хөрөнгө оруулагч одоогийн байдлаар нэгч байхгүй. Оюу толгой энийг нэгч өдөр батлуулаагүй явж байгаа. Энэ би уучлаарай яриагч настай ш. Яагаад тэгж байгааг бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр за яг ярих юм бол яагаад 9 дахин гэдэгтээ бас нэг шалтгаан нь шүү дээ. Оюу толгой 9.4 тэрбум доллар оруулсан үндсэндээ барилгын баригдаад дууссан. Одоо бол зүгээр баяжмлаа ухаад гаргана. Одоо гаднаас хөрөнгө оруулах биш орж гарч байгаа юмаа зүгээр цэвэр ашиг авах гэсэн.
өнгөрсөн жил хэд чинь одоо оюу толгой 1 тэрбум дэсийн баялаг гаргасан 184 мянган тонн зэс гаргасан гэсэн үг. Нэг 15.9 буюу 16 орчим тонн алт гаргасан гэсэн үг. 31 тонн мөнгө гаргасан гэсэн үг. Нийтдээ 1 тэрбум 946 сая долларын борлуулалт хийсэн одоо орлого олсон гэсэн үг. Энэ орлогоос Монголд олигтой юм юу байна вэ гэдгийг л бид асуух ёстой. Ингэхлээр тэдний гаднаас оруулж ирдэг нь биш одоо Монголоос ашиг олдог